За тэгэхээр энэ сайхан өглөөний мэндийг хүргье. Та бүхэндээ. За тэгэхээр өнөөдөр хиргаана үсгийн 2 дугаар хичээл рүү орж байгаа юм байна. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр болохоор хиргаана цагаан толгон үлдсэн үсгнүүдээ өнөөдөр үзэх нэ. За тэгэхээр өмнөх хичээл дээр шууд 30 үсэг үзээд айгу шахуу байдалтай явцсан байгаа тийм ээ. Тийм учраас эхний ээлжин жоохон нэлээд сайн уншиж өөрсдөө жоохон дасгана. Ао буюу цэнхэр нэр үгээр орж байгаа тийм ээ. Аои гэмэл цэнхэр өнгө. Тэмдэг нэрээр аои ие гэр үе дээр ие үгүй неко буюу мөр ину буюу нохой. Мэйши мэйши гэдэг нь нэр үг гэсэн үг байна. Мэйши ки буюу дуртай. Агийн ардаас и орж ирж байна тийм ээ. Цкиです, дайскиです, аштеймас, цкига кирей гэсэн ийм хэллэгүүд байдаг байна. Хайр дурлалын тал дээр. Тэгэхээр цкига кирей гэмэл махчлах юм бол сар үзэсгэлэнтэй гэсэн гимээр боловч яг үнэндээ бол би чамд хайртай гэсэн тийм утгыг илэрхийлдэг байна. Тэгэхээр цкига кирей гэсэн бүр тийм аним байдаг тийм ээ. Аниме байдаг. Тэгэхээр хэрвээ сонирхож байвал бас үзээрэй. Иши чулуу, үши үхэр, шика эхнийхэн ши үсгтэй, сүүлийнх нь ка үсэг. Тэгээ нийлээд буг, шика. Ису гэх юм бол сандал. Ису байх нь шүү дээ тийм ээ. За тэгээд цкуэ ширэ цкуэ. За дараагийнх нь эки гэх юм бол галт тэрэгний бодлоохан тийм ээ. Ки гэдэг үсэг манд ангаараа орох юм бол мод гэсэн утгаар бас орж болдог. Ки буюу намрын үйлрэл тийм ээ. Аки нац зун. Мөн дээрээс нь өмнөх хичээлдэр ие гэдэг нь үгүй гэсэн үг гэсэн шүү дээ. За тэгвэл тийм ээ гэх юм бол хай гэж хэлдэг байна. Хай. За тэгэхээр одоо эхлээд магийн төрлийн үсгийг яа. Ма ми му мэ мо. Гэсэн юм үтэй тийм ээ. За тэгэхээр магийн төрлийн үсгээс үгсийн сан гаргаж ирэх юм бол мими гэдэг нь чих гэсэн үг заяа. Мими 2 ми орж ирж байна тийм. Мигийн ардаас ми орж ирлээ. Мими чих аме бороо. Агийн ардаас ми орж ирлээ. Бороо. Аме бороо. Могийн ардаас дахиад мо орж ирж байна. 2 мо гэсэн үг. Момо буюу тоор тийм ээ. За дараагийн үсэг болохоор яагийн төрлийн үсэг байгаа. За гэхдээ яагийн төрлийн үсэг нэг онцлог нь болохоор энэ зөвхөн 3 үсэг л байдаг. Я, ю,ё гэсэн 3 үсэг байгаа. Я ю ё яма уул я
я үсгний ардаас ма орж ирж байна тийм ээ. Тэгэд яма. Ю үсгний араас ки орж ирлээ. Тэгэхээр нийлүүлж унших юм бол юки, юки. Цас. Ё му. Ёму. Унших. За дараагийн үсэг маань болохоор рагийн төрлийн үсэг байна тийм ээ. Рагийн төрлийн үсэг. 라리루레러 라리루레러 라 리 루 레 ро. За тэгэхээр шинэ үг гэсийг харах юм бол ё үсэг байна тийм ээ. Энийн өмнөх төр үтсэн ё үсэг байна. ё ру буюу шүн гэсэн утгатай ханз насан юм байна тийм ё ру буюу шүн. то ра тогийн ардаас ра орж ирж байна тийм ээ. То үсэгний ардаас ра үсэг орж ирлээ. тора буюу бар. тора. фуро ван. За хамгийн сүүлийн үсгнүүд байна. За хамгийн сүүлийн үсэг маань ва, о, ин бас нэмэлтээр сукун орж ирж байгаа. Сукун буюу энэ жижигхэн цөг юм тийм ээ. За тэгэхээр ва үсэг маань хоёр зурлагтай хана. ва. о. Энэ Япон хэлний Т алгал дээр бас Т алгал нь болохоор ингээ ганц хэсгээр илэрхийлэгддэг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр гарч иж байгаа о нь болохоор заахын Т алгалын үүрэгтэй гэсэн үг. За хэлийн үзэр энэ байна тийм ээ. Үгийн дунд аль эсвэл үгийн төгсгөлд орж болдог энэ байгаа байхгүй юу? Энэ үсэг байна тийм ээ. Сокун буюу жижиг цүү. За тэгэхээр энэ өмнөх зүгээр том цүү эдэн штэ. Түүнээс юугаар ялгаатай юм бэхээр энэ цүүг цүү гэж уншихгүйгээр өмнөх үсгийн жоохон зогсолтойгоор уншдаг гэсэн үг. Жоохон зогсолтойгоор уншдаг сокун. За тэгэхээр үүний жишээг харах юм бол штэ хэдлээ. Харъя л та. Вани буюу матар гэсэн үг байна тийм ээ. За дараагийнх нь юме о миру. За нэлээд урт. Энэ бол бүтэн нэг өгүүлбэр аахгүй юу? Үг биш, бүтэн өгүүлбэр байна. Юме о миру. Юме гэдэг нь өөрөө мөрөөдөл эсвэл зүүд гэсэн үг. О гэдэг нь түрүүн хэлсэнчлэн заахын Т алгал юм тийм ээ. Юме о миру. Миру гэдэг нь харах, үзэх гэсэн үг. За тэгэхээр зүүдийг харах гэж махчилж орчуулах боловч энэ нь зүүдлэх гэсэн утгаараа орж ирнэ гэсэн үг. Юме о миру. Юме о миру. Сокон дээр жишээ орж ирж байна тийм ээ. Жижигхэн цүү. За тэгээ К-гийн ардаас жижигхэн цүү орж ирөө ко ин орж ирлээ. За тэгэхээр энийг зогсолтоо уншина. Яаж юм гэ? Кеккон. Жохон зогсолтоо аваад кеккон. Гакко буюу сургууль гэсэн үг юм тийм ээ. Гакко. Энэ уртлын К үсгэн дээр хоёр им жижигхэн тусал нэмчингүүд К болчдөг байхгүй юу? Тэгээд гакко. За тэгэхээр хэдлээ ингээд хирагана 46 үсгийн ард гарлаа гэсэн үг. Бүгд болчихж байна тийм ээ. За бүр ихнээс нь энэ хирагана үсгээ хэдлээ гоё. Яагаад үзье? А и у э оかきくけこさしすせそたちつてとなにぬねのはひふへほまみむめもやゆよらりるれろわおин гэсэн эдгээр өгнүүд байна тийм ээ. За тэгэхээр одоо хэдлээ үзэж байгаа үсгнүүд болохоор зөөлрс хирагана зөөлрс үсгнүүд байгаа. За тэгэхээр эднэр маань яд юм бэ гэхээр саяны үдсэн хэдэн үсгэн дээр нь жижигхэн өөрчлөлт оруулад
авиагийн дуудлагыг өөрчилж болтгоо гэсэн. За тэгэхээр гагийн төрлийн үсэг байна тийм ээ. Га, ги, гү, гэ, го. За тэгэхээр эдгээр маань яаж үүсдэг юм бэ гэвэл бидний яг бичиж дассан к үсэг байгаа штэ. К-гийн дээр хоёр жижигхэн цэг тавиад өгөхөд га болчихж байна гэсэн. Үүнийгээ зөөлрсөн үсгнүүд гэж яриад байгаа. Зөөлрсөн хувилбар нь гэсэн. Ки дээр хоёр зөөлхөн нөгөө тусал нэмээд ги болчихж байгаа байхгүй. Бүгдэн дээр нь хоёр тусал нэмж байна гэсэн. За ингээд га, ги, гү, гэ, го. За мөн дараагийнх нь болохоор саагийн төрлийн үсгнүүд юм тийм ээ. Саагийн төрлийн үсгнүүд дээр хоёр тусал залгаад өнгөт загийн төрлийн үсэг болж хуурж болдог. За, жи, зү, зэ, зо. Зи гэж байхгүй байх нь шүү дээ тийм ээ. За, жи, жи гэж л яхаа нь тийм ээ. За, жи, зү, зэ, зо. За дараагийнх нь буюу дагийн төрлийн үсгнүүд байх нэ. За мөн адил тагийн төрлийн үсгнүүд байна тийм ээ. Та, чи, цү, тэ, то. Эдгээр үсгнүүд дээр хоёр жижигхэн цэг тавьж өгснөөр зөөлрүүлээд бид нар дуудлагын дагийн төрлийн үсгүүд рүү хуургаж болох нэ. За тэгэхээр да, жи, зү, дэ, до. Энд дээр нэг онцгой зүйл нь болохоор ди, дүү гэж бас мөн байхгүй байгаад шууд жи болон зү гэж байна. Да, жи, зү, дэ, до гэж явах нэ. За дараагийнх нь буюу хагийн төрлийн үсгнүүд байна тийм ээ. Ха, хи, хү, хэ, хо гэсэн эдгээр үсгнүүдээр мөн адил хоёр жижигхэн тусал заалгангууд ба, би, бү, бэ, бо болж хуурах нэ. Ба, би, бү, бэ, бо. За мөн адил сүүлийн зөөлрсөн үсгнүүд харагдаж байна. За энэ дээр болохоор мөн адил ха, хи, хү, хэ, хо гэсэн хагийн төрлийн үсгнүүд байна. За тэгэхээр хагийн төрлийн үсгэн дээрээ жижигхэн тэр бөөрхий хагаад нэг цэг шиг юм жижигхэн бөөрхий зураад өнгөд энэ маань па, пи, пү, пэ, по болж хувирдаг байх нэ. За тэгэхээр гэрээний даалгавартай хиргаана цагаан толгойн хүснэгт амун зөөлрсөн үсгнүүдийн хүснэгттэй хамт юм хоёр хүснэгт хийгээд өнөөдөр шинээр үтсэн үсгнүүдээ бүгдийн доор хаяж 3 мөр бичээд шинэ үгсээ цээжлэх нэ. За баярлалаа.